Сайн байцгаана үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдөр манай студид Монгол Улсын их хурлын дарга Зандан Сэтэр хүрэлцэн ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр миний хувьд таныг урьдсан шалтгаан нь за мэдээж одоо Монгол Улсын их хурлын дарга гэдэг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. За тэгэхээр та бол сүүлийн 5 жил үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байгаа. Монгол улсад одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг бүтц бий болсноос хойш 5 жилийн бүтцэд ажилласан хүн бас тийм олон биш. Дээрээс нь таны хувьд бол Монгол улсын гадаад харилцааны сайдаар ажиллаж ирсэн. Тэгэхээр хоёулаа өнөөдөр олон улсын харилцааны асуудал, за геополитикийн асуудлуудаар ярилцъя гэж үргэлжлэсэн. Тэгэхээр ярилцлагын өмнө нэг зүйлийг хэлчихэд мэдээж одоо таныг би одоо хэтэрхий Монгол улсын дотоод асуудалтай холбоотой, гадаад бодлоготой холбоотой асуудлаар хоёулаа ярилцъя гэвэл одоо би тийм зүйл асуух юм бол үндсэндээ бараг цагийн гарч болох болов уу гэж бодод байна. Мэдээж ярихгүй юм гэж байгаа. Тийм учраас хоёулаа илүү дэлхийн бодлогын асуудал, геополитикийн, олон улсын харилцааны чиг хандлагатай холбоотой асуудлууд дээр илүү төвлөрье гэж бодож байна. Нэгдүгээр дөрсөнд баярлалаа. Хоёрдугаард би таны өмнө Мегмардж доктортой болдгоотой хийсэн ярилцлагуудыг үзсэн, сонирхолтой санагдсан. Тийм ч учраас бас энэ ярилцлагад орохыг зөвшөөрсөн, таны урилгыг хүлээж авсан. Гэхдээ хувь хүний хувьд, хувь хүн судлаачийн хувьд бас энэ чиглэлээр судалж сонирхдаг хүний хувьд хувь хүний байр сууриас би өнөөдөр бас зарим зүйлийг тодтогч жишээлбэл Мегмард орж ярьж ирсэн, болдгоо ярьж ирсэн, за бас үлд Үлжи Баатаргоо ярьсан тэр яриануд сонирхолтой санагдсан учраас тэрнээс би бас өөрийнхөө санал бодлыг, хувь хүний санал бодлыг хуваалцахаар танаа ярилцлагад орохыг зөвшөөрсөн гэдгийг хэлж тодтогч хэлэх нь зүйтэй байна. Тийм зөв. Мэдээж одоо Монгол улсын албаны байр суурьч гэдэг юм уу? Монгол улсын их хурлын байр суурь бол огт биш гэдгийг үзэгчид ч бас ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын харилцаанд их тийм хөдөлгөөнтэй. За 2 жил гэлтгүй ер нь цар тахлаас хойш. За зарим судлаачид бол манай нэвтрүүлгээр орсон сая таны нэр дурдсан зарим судлаач нар шилжиж ирсэн. Олон улсын харилцаанд яг одоо нэг тийм системийн шилжилт гэдэг зүйл яваад байна гэж. Ер нь чиг хандлага их өөрчлөгдөд байна. За эргээд нөө технологийн асуудлууд ирдэг. Тэгэхээр таны харж байгаагаар ер нь олон улсын харилцааны систем, энэ олон улсын харилцаа гэдэг ерөнхий ойлголт ямар чиг рүү яаж өөрчлөгдөж, ямар өөрчлөлтүүд явагдаж байгаа шүү. Ер нь яг Ханс Моргентаугийн тодорхойлсноор олон улсын улс төр олон улсын харилцаа гэдэг бол бүхэл улс төрийн адил эрх мэдлийн нөлөөлийн төлөө улс төр юм а гэж тодорхойлсон. Тэгэхээр дэлхийн бүх улс орнууд хооронд л өөрөөсөө ашиг сонирхлын төлөө улс төрийн нөлөөлөл тэмцэл бол геополитикийн шинэ орчин нөхцөлийг бий болгож байгаа. Геополитикийн шинэ орчин нөхцөл нь өөрөө бас геополитикийн онолын шинэ хандлагыг бий болгосон. Одоо орчин үеийн геополитикийн онол бол хэд онцлогтой болсон. Хуучин геополитикийн онол бол зөвхөн улс хоорондын улс төрийн асуудал байсан бол одоо non state actors буюу улс бус тоглогчд. Энэ олон улсын байгууллагуудын одоо нөлөө маш их нэмэгдсэн. Энэ нэг онцлог нь за хоёрдугаарт нь геополитикийн онол жишээлбэл глобалчил ба даяарчил ба деглобалчил. Одоо глобалчлалаас бас үндэсний бодлого руу чиглэж байгаа. Дангааршил руу, даяарчлалаас дангааршил руу шилжиж байгаа ийм онцлог. За cyber security буюу кибер аюулгүй байдал, болон одоо мэдээллийн дайн гэж байгаа. Тэгээ орчин үеийн геополитикийн орчин маань, дайн зөрчилдөөн маань хууч уламжилалт, газар, агаар, далайд өрнөдөг байсан тэмцэл бол кибер, дээр нь сансрын зэрэгтэй болж байна. Кибер армуудтай болж байна. Кибер аюулгүй байдлын армуудтай болж байна. За энэ бүхний дүнд нь бол мэдээллийн дайн болж байгаа. Энэ бүхнийг бол хайбрид дайн буюу одоо олон хэмжээст олон одоо зарим хосмол гэж харьцуулаад байгаа юм л хайбрид. Гэхдээ энэ чинь хосмол гэдэг чинь хос хоёр юмнаас бүрддэг хэл. Хайбрид гэдэг бол маш олон төрөлтэй болсон. Дайны хэлбэр янз. Ийм учраас одоо мэдээллийн дайн дээр гэж байна. Одоо мэдээллийн дайн дээр үндэслээд cognitive warfare буюу одоо сэтгэхүйн дайны шинэ технологиуд нэтэж хэмээл оюун ухаан технологийн төвшил ашиглаад хүмүүсийг сэтгэхүйгээр нь удирдах аль нэг талыг баримтлагч болгож дайн мөрөлдөөн зөрчилдөөндөө татан оролдуулдаг ийм тарих сэтгэхүйн
шинэ хэлбэр хэмжээс бас нэг тийм орчин бий болж байгаа гэж үзэж байгаа. Энэ утгаараа бол дэлхийн ертөнцид бол геополитикийн орчин нөхцөлч тэр олон улсын харилцаач гэсэн эрс өөрчлөгдөж байгаа. Хамгийн гол шинж нь дэлхий олон туйлтай болж байна. Нэг туйлаас олон туйл руу шилжиж байна. Олон туйл дэлхий дээр хөгжлийн хүчний олон төвүүд шинээр бий болж байна. За тэр хэмжээгээр олон улсын харилцааны онол ёсоор одоо дайн зөрчилдөөн зайлшгүй гэж үздэг. Дэлхийн олон туйлтай болоход тийм ч учраас өнөөдөр зүүн Европ, ойрох дорнд өмнөд хятадын тэнгис, Солонгосын хог гээд халуун цэгүүдийн зөрчилдөөнт байдал бол улам нэмэгдэж байгаа нь дэлхийн улс төрийн байдлыг бол их урьдчилан таамаглах харахгүй болгож байгаа. Тэгэхээр таны ярьснаас ингэж хэлж болох гээд байна. Одоо бид нэр та сая дурдлаа зүүн Европ ч юм уу ойрхон дорнодын бүс нутагт өрнөж байгаа асуудлууд. За мөн одоо магадгүй Тайваны хоолойд цаашдаа гарч болцсошгүй асуудлууд гэдэг ч юм. Энэ асуудлууд бол ерөөсөө нэг улс орондын асуудал биш. Ерөөсөө системийн шилжилтэд дагаад систем ингээд шилжээд байгаа учраас асуудлууд үүсээд байна гэж. Одоо зөрчил сөргөлдөөн тэндээс үүдэлтэйгээр гараад байна гэж хэлэх гээд байна тийм. Тэгэхээр иймэрхүү сөргөлдөөнийг бид нар урт хугацааных гэж хүлээлт тавих хэрэгтэй юу яах хэрэгтэй? Гэхдээ урт хугацааныг гэж л үзэн л дээ. Олон улсын харилцааны онол ёсоор дэлхийн олон туйлтай болоход дайн зөрчилдөөн заашгүй гэж үздэг байсан. Боломжтой бүр Бисмарк байсан. Яг тэгэхээр дэлхийн нэг жанжилтаа ч юм уу байж байгаад олон жанжилтаа болоход бүс нутгийн болон эрх мэдлийн зөрчил бүхэл улс төрийн адил эрх мэдлийн нөлөөллийн төлөө тэмцэл юм бол тэр заашгүй гэж үзэж байгаа юм л да. Тийм ч учраас одоо жишээлбэл ер нь эрт бол тэгтээ энэ бас цаана геополитикийн хүчин шалтгаантай. Бүр 20 дугаар зуун 19 дугаар зуунд ч гэсэн тэр Маккандер бол Хартворд Маккандер бол Хартландын онол буюу одоо зүрхэн газрын онол гэдэг онолоороо зүүн Европыг эзэмсэн нь бол зүрхэн газрыг эзэмшнэ. Энэ одоо зүүн Европын Кримийн дайныг хүртэл хамбалж ирсэн байдаг. Кримийн хогийг хүртэл. За ингээд зүүн Европыг эзэмсэн зүрхэн газрыг эзэмсэн нь бол дэлхийн арлыг эзэн, Евразийг эзэгнэ. Евразийг эзэмсэн нь бол дэлхийг захирна гэсэн ийм онолыг Маккандер төвшүүлж ирсэн. Энийг Лев Николаевич Гумилев бол ер нь монголчууд бол маш том газар зүй өгөгдөл байсан учраас энэ Алтай бүс нутгийг энэ Төв Азийн өндөрлөгт маш том эрчим хүчний орон зай учраас монголчууд ийм хүчрэг юм аа. Ийм учраас дэлхийг эзэлсэн юм аа. Чингис хааны сууцал ягаад мөнх тэнгэрийн хүчинд орж нэрлдэг байсан бэ? Энд бол маш том ийм хүч байсан учраас дэлхийг эзэлсэн гэж үздэг. Энд маш нуугдмал хүч байдаг. Энэ бол одоо босод хөрш орнууд нөлөөлж тэр улсууд хүчрэг болсон. Нөлөөнд хүрсэн газар болгон хүч болсон гэж үздэг юм онол байна. Тэгээ энийг бол Рацлийн онол бол газар зүй бол хүний тарих сэтгэхгүй оршин тогтход нөлөөлдөг, антропологид нөлөөлдөг гэсэн онолыг төвшүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл Монгол шиг ийм эрс тисуур амьсгалтай Төв Азийн өндөрлөгт оршдог ийм улсууд бол одоо цаанаа тесэн зохицох чадвар, суралцах чадвар, оюуны чадам физикал буюу одоо физикийн болон оюуны асар хүчтэй байдаг гэж. Энэ ийм өгөгдөлтөй улсаас тэр улсууд бол нөгөө зүрхэн газрын онолтой бас шууд энүүгээрээ бас холбогдно гэсэн бас нэг онолж хандлага. Өөрөөр хэлбэл одоо манай залуучууд хааж очсон юм чадвартай байгаа нь бас нөгөө Монгол бол одоо бас манайх юм хөдөлгөөлтэй нэгэдэг бол Монгол хүний дасан зохицох чадвар хүч чадал бэлэгдэл бол бас энэ Монголын тэнгэр эрчит байдаг гэсэн олон. Эний батхныг үзүүлэлтэн жишээлбэл Эdelman Korea гэдэг байгууллагаар засгийн газараас нэг судалгаа хийсэн мэт. Монголчуудыг дэлхийн нийт юу гэж үздэг юм бэ? Монголын брэнд нэр юу гэж гарах вэ гэдэг. Тэд Energetic Mongolia гэж нэрлсэн. Судалж. Ерөөсөө Монгол улсыг эрчист Монгол уу эрчим хүчний орн юм байна. Тэр нь зүгээр нөгөө цахилгаан эрчим хүчнээсээ гадна монголчуудад байдаг одоо дэлхийн бүх улсууд л нөгөө энерги авъя гэж очдог газар байд юм билээ шүү дээ. Тэг чи Монгол өөрөө тэр чигээр эрчим хүчний орн юм байна гэж үзээд эрчим хүчний эрчист Монгол Energetic Mongolia гэсэн брэнд нэрийг монголчууд өгвөл таана гэж тийм дүгнэлт зөвлөгөө өгчээсэн. Энийг монголоор манайх эрчист Монгол гэж орчуулж ирсэн. Энэ бүхэн бол энэ зүрхэн газрын онол бас салшгүй холбогдно гэж бид үздэг. Зүрхэн газрын онол бол бас цаашдаа энэ Алтай улс энэ тэнгэр мөнх тэнгэрийн хүчин төр өнтер гэдэг бол зүгээр нэг сансаргүй гараад ирсэн үзэл баримт биш. Тэнгэризм энэ бол Берагвантрын судалж бичсэн юмнууд бас маш үнэтэй судалгаа Гумилевийн тэр судалгаа тооцоололын төвд бүгд уйлдсан бодлого. Тэгэхээр энэ бол Маккандрын онол ч гэсэн
Урацлын онол ч гэсэн орчин үеийн зүрхэн газрын онол ч гэсэн тэр энэ газар зүйн онцлог толгойд. Геополитик гэдэг чинь ерөөсөө одоо инх тайвны төлөөх газар зүй гэсэн агуулгаар анх Спайкман бичсэн. Бас бичиж тодорхойлж ирсэн. Ерөөсөө геополитик гэдэг чинь маань газар зүйгээс л бүх юм шалтгаалж байгаа шүү дээ. Газар зүйн онцлог ямар байна? Тэр хэмжээгээр тухайн улсын геодын эзэн орчин. Орчин үеийн геополитикийн онолын нэг чиг хандлага бол энэ non state actors гадна ус энэ юу вэ? Geoeconomics гэдэг нэг ойлголт байна. Газар зүй эдийн засаг гэсэн ойлголт. Хуучин эдийн засгийн газар зүй хэлээр үздэг байсан. Тэгвэл энэ улс орны хувьд эдийн засгийн geoeconomics буюу geo эдийн засгийн онол бол geo эдийн засгийн онол бол бас энэ улс орнуудын хүчээр хөгжил цэцгэлттэй салшгүй холбоотой гэж үздэг. Тэгэхээр нөгөө бид нар газар зүйн хүчин зүйл гэхээр ерөөсөө нөгөө нэг байршлаа яриад байдаг зүгээр. Хоёр их хуршийн дунд байгаа далаад гарцгүй гэдэг чинь. Тэгэхээр таны харж байгаагаар Зарацлын дэвшүүлсэн санаан дээр тулгуурлаад за Гүмлевийн илүү монголчилсан. За тэгээд таны одоо харж байгаа дүгнэлтээр бол энэ дээр нөгөө байгаль цаг уурын хүчин зүйл гэдэг газар зүйн хөгжил чинь бас нөлөөтэй байна гэж харах гэдэг. Улсын хүч чадал гэдэг хүчин зүйл. Эндээс харах юм бол Монголын нөгөө эрс дэс байдал газар зүйн онцлог өндөр уулс гэдэг ч юм уу, өргөө удам нутаг ч юм уу. Энэ бол өөрөө биднэрт тодорхой давуу талуудыг бий болгож байна гэж. Гэхдээ мэдээж одоо геополитикийн онолыг та сая дурдж байна одоо Николас Спайкман гэдэг ч юм уу, Рудольф Челнээс эхлээл ерөөсөө ингээд геополитикийн маш олон онолчд байсан юм. Та түрүү эхний асуултанд хариулахдаа их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөн гэдэг ч юм уу, олон улсын харилцааны зөрчил гэдэг зүйл 6 хэмжээс рүү орсон гэж ярьсан. Хуурай газар ус буюу далай тэнгис одоо агаар гэсэн 3 хэмжээсээс халиад хүйтэн дайны үед сансар гэдээ нэмэгдсэн юм байна. За орчин цагт бол кибер гэдээ нэмэгдсэн. Одоо дахиад бүр одоо оюун сэтгэлгээний асуудлууд яригдж эхэлж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр нөгөө нэг бидний мэддэг ярьдаг геополитикийн онолууд бол хоцрогдсон гэдэг санаа та бас өөрчлөгдөж байгаа гэдэг санаад урдж байна. Тэр талаар одоо хэмжээс нь олон болоод ирэхээр уламжлалт геополитикийн онолууд бас өөрчлөлт гарах уу? Уламжлалт геополитикийн онолууд өөрчлөлт гараад дэлхий илүү хавтгай болж байгаа гэдэг шиг энэ технологийн дэвшил дотор жишээлбэл хиймэл оюун энэнийг дагсан мэдээллийн за энэс нөлөөлсөн сэтгэхүйн дайны хэмжээнд хүмүүсийн сэтгэх тарих оюунд нөлөөлөх хэмжээнд хүмүүсийг удирдах хэмжээнд хүрж байгаа нь өөрөө геополитикийн цаашин орчныг үлж. Өөрөөр хэлбэл газар зүйн асуудлаас үл хамааран одоо дижитал орчин шин хавтгай дэлхийг бүтээгээд шүү дээ. Энэ өөрөө шинэ нөхцөлийг бий болгож байна гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл зүрхэн газар бол Чингис хааны 13 дугаар зуунд бол Монгол улс байсан гэж бодож байгаа. Яг тэгэхээр тэр үед далайн тухай төсөөл байгаагүй. Ингээ монголчууд торгоны замыг нээгээд дэлхийг эзэгнээд ирэхэд Христофор дараа нь тэгээ Туркууд хянаад ирэхээр Христофор Монгол руу очих дөц замыг далайн зам хайх гэж явж байгаад Америкийг нээц ирэх шүү дээ тийм ээ. Чин Монголын хамт авалцах гэж явсан гэж байгаа шүү дээ. Тэгтэл далайг эзэгнсэн дэлхийг эзэгнэ гэсэн онол тэрний дараа гарч ирсэн. Одоо тэгэхээр хуурай газар агаар тэгээд далайг эзэгнэх домд хитэн тэнгис гэсэн далайн зөрчилтэй өнөө далайн торгоны зам гэж ярьж байна. Энэ нэг хянж байгаа дэлхийг хяндаг байсан бол одоо сансрын хүч орж ирээ. Тэгээд кибер оюун санааны сэтгэхүйн юм нөлөөллийн хэмжээнд хүрчихээр дэлхийг хүртэл улс орнуудыг дотор нь хүртэл хувааж шít. Тийм ээ. Харин тийм. Аль нэг улсыг дэмжихгүй гэдэг юмыг одоо Америк ч гэсэн ингээл Израилийн газын зургас ярах дорнодын дайныг эсрэг чагсаалцуулан болж байна. Non state actor гэдэг чинь ч бас нөлөөлж байна. Энийг 4-р үеийн дайны хэрэгсэл гэж Facebook юм өдөгцөн ч биш одоо энэ чагсаалцуулаа энгийн иргэд зэвсэг барьсан айрын биш. Одоо энгийн иргэдийн нөлөө маш их болчиход байна. Энэ яг л оюун сэтгэхүйд нөлөөснөөрөө сэтгэхүйн дайнд нөлөөснөөрөө жишээлбэл Вьетнамын Америкийн нэгдсэн улсыг зогсоосон басны гол хүч бол дотоодын чагсаалцуулан тэмцэн шүү тийм ээ. Танс Forest Camp гэдэг киног санаж ивэл нөлөөлөл чинь мэдээллийн дайнаар тэгээд тэр нь сэтгэхүйд нөлөөлөх тарих сэтгэхүй хэмжээст хүмүүст нөлөөлөх замаар ямар ч улсыг өөр нь удирдан чиглүүлж болж байгаа. Арчилсан арга хэлбэрээр. Энэ бол одоо геополитикийн орчин чиг хандлага цоо шинжилж байна гэсэн үг шүү дээ. Та сая яг дурдлаа л да. Израилийн тууштай дэмжихийг Америкийн нэгдсэн улс бол өөрөөсөө Израиль гэдэг улсыг үүсэн байгуулагдсан цаг мөчөөс хойш 80 жил үндсэндээ дэмжиж байгаа. Гэтэл одоо энэ сонгуулийг ухтаад
Израилийг дэмжихгүй байхыг шаардсан маш олон оюутны жагсаалууд Америк жишээлбэл явж байна. Энэ одоо нөө таны хэлж байгаа нэг том кейс жишээ болох гэдэг. За дээрэс нь одоо тодорхой асуудлуудаас тодорхой геополитикийн зөрчлүүдээс үүдэлтэйгээр манай ч гэсэн зарим талаар ажиглагдаж байна. Нэг улсыг хэд фанатизмаар хардаг, шүтдэг, одоо дэмждэг. За одоо баг худлаа ярьсан хөлөмгийн дуртай клубээ дэмжиж байгаа юм шиг дэмждэг нэг ийм хандлагууд байгаад байна л да. Тэгэхээр энийг бид нэр таны сайн хэлж байгаа когнитив дайны нэг хэлбэр гэж харж болох уу? Үр дагаварч юм. Ерөөсөө ийм замаар нөлөөллийн бүхэл арга хэмжлэгийг явуулж байгаа учраас тэрэнд одоо автуулах төр зэсэгтэн дэлгэрүүлэгчид олон янзын арга хэлбэрүүд дэлхийд аль хэдийн уламжилт 4-р үеийн дайны хэрэгсэл тооцогддог болсон. Тэгээ атомын бөмбөг 2-3 дугаар үеийн дайны хэрэгсэл байсан бол орчин үеийн дайны хэрэгсэл юм өөр болсон байхгүй. Когнитив хэмжээнд тавьсан. Тэгтэл инхийг хэрэгсэлээс гадаад бодлого Монгол улс болж байгаа. Би жишээлбэл одоо Монголын төр тангараг өрсөн. Монголын төр арт түмэнд үнчүүрээс тангараг өрсөн болохоос биш. Би альсвал Зөв Европ ч юм уу, альсвал Израильт ч юм уу тангараг өргөөг байхгүй. Би Монголын арт түмний хэрэгшийг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр Монголын арт түмний хэрэгшигчийн дэлхийн Ханс Моргентаугийн тодорхойлсноор дэлхийн улс үндэстэн болгон өөрийнхөө ашиг сонирхол нөлөөллийн төлөө даанч байна уу, зөрчилдөөнч байна уу, гадаад бодлого, дипломат бодлогоч байна уу, тагнуул цэргийн үйл ажиллагаа ч юм уу, тусгай ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгэхээр тэрний зөвдөх арга хэлбэрүүд энэ мэдээллийн дайны гол стратеги, энэгээр хүний тарих оюунд нөлөөлөх стратеги бол хиймэл оюун ухааны төвчөнд төгссөн байна шүү дээ, тийм ээ. Ийм учраас монголчууд бид бол илүү хэрсүү байж зөвхөн улс орныхоо ашгийг энэ орчин үеийн геополитикийн өрсөлдөөн зөрчилдөөнтэй байдалд Монгол улсынхаа эрхтэр тулгуурсан одоо хэрсүү бодлого явуулахыг бол бас ойлгож ухаарч ажиллаж байгаа хэрэгтэй мэдээ тодтогж хэлэх гэж байгаа. Би таны нэг рилийг үзсэн. Зэбэгний Бзежинский гэж одоо Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан хүний ном одоо шатрын аврах хөлөг гэж алдартай номыг одоо уншигчдад зөвлөж байгаа. Тэрийг харсан. Тэгэхээр тэрэн дээр гардаг шиг үндсэндээ геополитикийн орон зай гэдэг бол шатрын хөлөг. Тэгэхээр нүүдлээсээ хамаарат дайн сүргэлтэн гарна. Тэрийг заавал бид нэр өөрсдөө хамаатуулах хэрэггүй гэж харж болох гэдэг байна. Яг үнэ. Ер нь ингээд шатрын аврах хөлөг гэж яагаад нэрлсэн бэ гэхээр тэнд нөгөө ямар нэг хайр сэтгэл, хар цагаан тал руу болохоос хайр сэтгэл юм уу нөгөө сэтгэл эмоционалны хандлага байхгүй цэвэр өрсөлдөөн шүү, тийм ээ. Тэгэхээр зүрхэн газар гэж шатрын байрлал хамгийн чухал. Хаана одоо хүү бодоо байрлуулах уу гэж. Тэгэхээр энэ бол нөгөө зүрхэн газрын онолтооч гэсэн Бжезинский онол хамгааж байгаа. Ер нь манай дэлхийн хамгийн геополитикийн хамгийн том онолчдод Самуэль Хантингтны соёл иргэншлийн мөргөлдөөн. За дараа нь соёл иргэншлийн мөргөлдөөн ба дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн юм хоёр. Одоо өнөөдөр соёл иргэншлийн мөргөлдөөн л болж байна шүү, тийм ээ. Яг үндэ тэр хойрох дорнодод болж байгаа зөрчилдөөн ч гэсэн соёл иргэншил, шашин, соёл иргэншлийн мөргөлдөөн, Clash of Civilization буюу одоо Хантингтны тэр тодорхойлсон номын процесс яг л явж байгаа. Нөгөө талдаа дэлхийн нэгнийг бас урууд гарахгүй байхгүй. Чи яг либерал арчилсан онолоор бол, тийм ээ. Тэр хүмүүс өөрсдийнхөө шашныг шүтэх, өөрсдийнхөө байх хүн болгол хэрэгтэй шүү дээ. Тэр дабл стандарт байхгүй шүү дээ, тийм ээ. Гэтэл энэ бол ерөөсөө геополитикийн асуудал юм бол тэнд Самуэль Хантингтны тодорхойлсон соёл иргэншлийн мөргөлдөөн болж байна гэсэн. Энэ дэлхийн дэг журмд нөлөөлж байна гэсэн. Бжезинский шатрын аврах хөлөг бол Бжезинский бол ер нь Польш гаралтай бөгөөд яг Оросын талаар илүү мэрэгчсэн геополитикч хүн учраас зүрхэн газар бол онолыг бас илүү Маккандрын тал онолыг илүү баримтлагч байсан болов уу гэж би боддог. Яг тэгэхээр яг зүүн Европт илүү анхаарсан. Ийм учраас энэ хоёр геополитикийн онол бол бас тодорхой хэмжээгээр гоцордож байна. Одоо орчин үеийн сансрын болон дэлхийн кибер орон зай чи өөрчлөгдөд байна шүү дээ. Төлөвлөөгүй байсан өөр зүйлүүд. Одоо Фридманы дараагийн 100 жил гэдэг номонд бол жихадын дайны дараа зүүн Европын дай эхэлнэ гэсэн агуулгатай одоо бүр 2000 онд тодорхойлж авчихсан байдаг. Next 100 years буюу одоо дараагийн 100 жилийг төлөвлөхдөө дараагийн 100 жил бол зөрчилдөөн мөргөлдөөний 100 жил болно. Бараг дэлхийн 3 дугаар дайны ирмэг дээр болно гэдгийг олон геополитикчид ярьж байгаа. Өөрөө олон төлтөө задагдсан маа. Тэгэхэд тэр төлөвлөсөн ёсоор бол жихадын дайнд дуусчаад Европт тэл жихадын дай эргээд сэргчлээ, тийм ээ. Одоо Ираны нөхцөл байдал болон Солонгосын нөхцөл байдал, Өмнөд Хятадын нөхцөл байдлууд бол бас л зөрчилдөөнийг улмал дэвргээд энэхээс биш бид ойрын
хэдэн 10 жилдээ ийм доктортой амар амгалан дэлхий бол шууд тогтоход хэцүү. Яг л улс үндэстэн болго өөрийнхөө эрх шигийг тэрүүнд тавьдаг болсон учраас. Юм учраас орчин үеийн геополитикийн онолын нэг чиг хандлага бол үндэсний бодлого глобалчлах хоёрын зөрчил байна. Энэ хэмжээгээр нэгдсэн үндэсний байгууллага, дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон улсын байгууллагуудын нэр хүнд үүрэг өрөөл лиг тодорхойлох асуудал ахиж хөндөгдөж байна. Улс үндэстэн болго өөрийнхөө үндэсний тийм бодлогыг дэлхийн худалдаан дээр ч тэр эдийн засаг дээр ч гэсэн илүү протекционист өөрсдөө хамгаалсан ийм чиглэл рүү явж байгаа нь дэлхийн худалдааны байгууллагын ч гэсэн одоо үүрэг өрөөлийг нэлээд бууруулсан чиглэлд байна. Тэгэхээр таны ярин дээр хэд дурдагдлаа. Тэгэхээр асуухгүй чадахгүй л байна л да. Одоо тэр зүрхэн газар гэдэг зүйл бол нэг тийм нүүж хилждэг юм шиг харагдах гэдэг. Дэлхийн хүчний төв хаана байгаагаас хамаарат гэдэг ч юм уу те. Тэгэхээр 21-р зууны Фридман бол одоо дайн мөргөлдөөний зуун гэ үндсэндээ тодорхойлцсон, таамаглалуудаа төвшүүлсэн. Түүнээс гадна 21-р зууныг жишээлбэл зарим Паракана гэдэг ч юм уу зарим хүмүүс бол Азийн зуун гэдэг. Тэгэхээр дэлхийн хүчний төв ерөөсөө бидний мэддэг нөгөө орчин цагийн олон улсын харилцааны төвчин тэр чигээр евроцентризм байсан. Эрдэмтэн ч Европ байсан, их гүрнүүд нь ч Европ байсан, хоорондоо сөргөлдөгтөө ч Европт сөргөлддөг байсан. Дэлхийн хоёр тайны үндсэн фронт нь Европ байсан. Гэтэл одоо энэ фронт эргээд Аз руу ирсэн гэж бид нар харж болох гээд байна. Тэгэхээр зүрхэн газар бол Аз болчиход байна тий. Маш чухал асуулт. Ер нь бол Макандер ч гэсэн зүүн Европын зүрхэн газрыг тодорхойлохдоо ерөөсөө евроцентрист үзэлтээр тулгуурсан. Евроцентрист бодлого бол ерөөсөө бүх шинжлэх ухаанд ноёлж ирсэн. Тухайлбал эдийн засгийн шинжлэх ухаанд микро эдийн засаг бол Ром Германы болон Англо-Саксоны л гэж. Эрх зүйн олж гисэн Англи-Саксоны, Ром Германы хоёр үндэс эрх зүй биелгэж үздэг. Орчин үеийн бүх шинжлэх ухаанууд интердисциплинер буюу салбар хоорондын болохын зэрэгцээ энд Азийн, Күнзийн, за Исламын энэ эрх зүйн онол, эдийн засгийн онол, банкны онолуудыг хүлээн зөвшөөрдөг микро эдийн засгийн онол гэсэн гэж ялгадаг болсон. Тийм учраас Англо-Саксоны евроцентрист Ром Германы гэсэн хоёрын онол өргөжсөн дэлхийн өөрчлөлт хэмжээгээр нэгдүгээрт, хоёрдугаарт би бол энэ цагийн айс байд юм байна гэж бодсон. Боддог зүгээр. 13 дугаар зуунд Чингис хаан дэлхийг эзлэх үед Монголд бол зүрхэн газар байсан. Яг бол далаа нэгдэггүй, Америк төв нэгдэггүй тийм ээ. Ерөөсөө нэг том нэг арал Макандрын тодорхойлсноор Евразийн контингентэд энэ төвд бол Монгол ойрох дорныг эзлснээр бол дэлхийн одоо зүрхэн газар болсон. Нөгөө газар зүйн хүчиж үйлчилсэн. Гэтэл Америк төв нэгдээд дэлхийн өрж далайн тээвэр далайн ойрхол далаа маш хүчтэй бас өөрөө. Бас одоо алтаар улс ч юм уу газрын өгдлөөсөө гадна далайн хүч гэж асуудаг. Ингээд далаа гизгнээд ирсэн улсууд бол 20 дугаар зуунд далаа гизгэнсэн улс дэлхийг эзэглэх юм болох орж ирсэн. Одоо Нэви бол. За орчин цагт ингээд дижитал технологи шинэ өөрчлөлтүүд гараад ирэхээр Азийн зүүн болж байна гэж үзэж байгаа. Энэ бол дэлхийн хүчний төв, хөгжлийн төв буюу зүрхэн газар бол Азад шинжилж байна. Зүүн хойд Аз, Төв Аз энэ чигтээ хөгжлийн шинэ нэрийг тодорхойлно. Төв Азийн нөөц баялаг, за хятадын хөгжил, за Япон солонгосын сэрэг мандал хөгжлүүд бүхэлдээ дэлхийн эдийн засгт үзүүлж байгаа нөлөө, технологийн дэвшилт үзүүлж байгаа нөлөө маш өндөр болсон. Юм учраас бол дэлхийн нэг хүчний олон төвд тодорч олон төвд туугдж байгааг нэг шалтгаан. Яг ингээд хятадын талаар бол Америкийн геополитикч жишээлбэл банк санхүүгийн хямрал тийм ээ хүчний хэд төвлөрөл гэдэг юм олон асуудлаар одоо шүүмжлэлтэй байр суурь баримталдаг. Гэхдээ газар зүүн давуу талын хувьд гямлаа нуруугаар хүрээлэгдсэн Фридман бол бас юм хязгаарлагдмал газар зүүнөөс болцоотой улс гэж үздэг. Боловч Оросын талаар бол нэг зүрхэн газартай холбоотой бас өөр бодлогод Оросын холбооны улсын талаар өөр бодлого. Америкийн эдийн засгийн болон либерал арчлалын тодорхой хэмжээний хязгаарлалт уналтууд бол энэ шинэ нөхцөл байдлыг болгодог. Шинэ нөхцөл байдал гэдэг бол би нэг цаг цагтаа өөр өссөн гэдэг чинь жишээлбэл Англи яг дэлхийн 17 18 дугаар зууны үеийн одоо их гүрэн дэлхийн тэргүүлэгч хүн болсон үргийг гүйцэтгэж ирсэн бэ. Тэгэхээр энэ зүрхэн газрын онолтой бас холбогдохгүй л байгаа юм л да. Локкын зөрчилдөд. Заавал зүрхэн газар гэхээр Маккендрийн л онолтой тийм.
Маккендрийн хонолыг бол одоо бол хоцрогдсон гэж үздэг болцсон боловч ер нь ерхий агуулга нь Рацлийн хонолын төртөө уялдж хагаад бас шинээр төвшүүлэлт тавина л да. Бижинский бол тэрийн шинээр төвшүүлэлт тавьсан. Суурь зарчим нь бол бас байж болно. Тийм байна. Тэрнээс заавал зөв Европ гэдэг бол гэхдээ геополитик бол реалист, идеалист биш. Тийм өөрөө реализм бод байдалд дуулах хэрэгтэй. Одоо идеализмаар нөгөө когнитив нөгөө сэтгэхүйн мэдээллийн дааны өглөө идеализмаар хандах юм бол тэр усуд хохироод байгааг олон жишээ харуулж байна. Сүүлийн шинүүд маш их хартанд хохирлож болж. Тэгэхээр реализм баггүй. Одоо 70-аад гарц үг гэдэг бол реализм. Хоёр хөрштэй гэдэг бол реализм. Бод байдал. Тэгэхээр бод байдал дээр л гурсан политик явуулахыг л геополитик гэж байна. 70-аад гарцтай ус бол бод байдал нь тийм ээ. Энэ бүхэн мөн өөрөө геополитикийн реалист онол буюу энэ бол реализм дээр л гуралдаг. Политикэл бусад улсын шинжилгээ ухаан бол бас илүү идеализм дээр л гуралдаг байж болно. Геополитик бол өөрөө реализм. Одоо зөвхөн хард павер буюу цэргийн хүчээс гадна одоо зөөлөн хүчний бодлого, зөөлөн хүчний бодлогон задраад одоо энэ мэдээллийн дан, кибер дан, за тэгээд одоо сансрын орон зай дээр нэмэгдээд хүний сэтгэхүйн орон зай орж эхэлж байна. Тэгэхээр одоо хүчний төв нэгэн Азад ирчлээ гэж хуйлаа ярьж байна. За ер нь хуйлаа ажилтдаг том академикууд шинжээчд бол бүгд нийтээрээ тэгж дүгнэж байна. Фарид Закария бол бүр одоо Америкийн дараа Хятад энтгэх гэсэн хоёр том гүрэн 21-р 2100 оны хүртэл одоо дэлхийг тэнцүү хувааж нөлөөлөлөд тогтооно гэдэг чинь тийм харьцангуй прогрессив санаанууд хүртэл байна. Фарид Закария бол өмнө өчсөн номондоо бол ингээд их сонин тэмдэглэл хийсэн мэт. Фарид Закария бол яг хуу энтхийг их гүрэн болно гэдгийг үндслэлийг тавьсан урт хугацаанд. Хятадтай бас илүү нөгөө энтхийн өөрийнх нь энэ удирдлагын систем арчилсан тогтолцоонууд бол илүү потенциал боломжийг нээж илрүүлэх учраас 70-аад гарцтай тэгээд дэлхийн том гүрэн энтэх болно гэсэн тийм онол дээр Фарид Закариагийн онол үндсэндээ бас чиглэгддэг. Фридман бол Мексикийг ирээдүйд Америк өрсөлдөгч гүрэн болно. 2060 онд дан хийж магадгүй 2 гүрний онд гэсэн санал таамаглалууд төвшүүлсэн л дээ. Харин бус талаараа бус улсуудыг задрах хөгжигдөлгүүдийг тодорхойлсон нөгөө дараагийн их гүрэн хэн байх вэ гэдэг л бодлого дээр геополитик бас чиглэгдээд шүү дээ. Тийм, тэрийг л хайгаад байдаг тийм. Таамаглалууд яваад байдаг. Таамаглал болгон биелдэггүй л дээ. Яг бид нар бол бүгдийг харж тэндээсээ өөрсдийн гэсэн дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр нөгөө хүчний төв маань Азад шилжиж ирж байгаа нь манайд нөгөө нэг та сая дурдж байна. Хоёр хөрштэй гэдэг бол манай бодит төгөгдөл. Тэрнээсээ гадна хоёр хөршийн нэг нь ч юм уу аль аль нь ч юм уу өөртөө олон улсын харилцааны төлөв үүсгэж болох гэдэг. Нөгөө нэг төлөв маань задраад олон төлөв болоод ирэхээр энэ биднэрт жишээлбэл манай гадаад бодлогын орон зайг, геополитикийн орон зайг тэлэхгүй илүү их сорилтонд учруулах. Сорилтонд бол. Тэгээд сонирхолтой асуулт байна. Тэгээд саяхан Элон Маск нэг пост оруулсан байсан л да. Чингис хаан Кант хоёрын зургийг тавиад Чингис хаан бол хүчээр дэлхийг нэгтгэж удирдах захирж байсан гоо. За Кант бол ёс суртахуунаар сэтгэлээр одоо нэгтгэх юм зорилт тавьж ажилласан. За би бол одоо технологиор дэлхийг нэгтгэнэ гэсэн. Тэгээ ийм 90 зүүнийг бас тодорхойлж байгаа. Тэгэхээр нөгөө улс бус тоглогчид чинь энэ кибер болон сэтгэхүй орон зайд илүү хүчтэй нөлөөлөх чадах хүчтэй болцсон тийм ээ. Ромын пап болон бусад шашны лидерүүдийн үр гөрөл жишээлбэл ямар байж болж байна. Ийм учраас бидний бодлоор ер нь энэ орчин дэлхийн ертөнцийн асуудал бол урьдчилан таамаглахад одоо таамаглах олон хүчин зүйлүүдийг дурж л гео эдийн засаг, газар зүйн онцлог, демографик буюу хүн ам зүйн асуудал. Маш олон зүйлүүд нөлөөлж байгаа. Ийм учраас зохицоор нь бүгдийг ингээд компьютер програмд оруулаад хиймэл оюуханаас асуухад бол ингээ 10 дүгнэлт гарч ирнэ. Тийм учраас энэ бол урьдчилан тооцоолоход хэцүү. Гэхдээ дэлхий бол олон төлөлтэй болж байгаа нь туйлын өмнө. Харин энэ дотор байгаа жишээлбэл демографик асуудал, хүн ам зүйн асуудал байна тийм ээ. Хөгжингүй орнуудын хүн ам зүй бол буурч байгаа. Хүн цөөрч эхэлсэн. Нөхөн өрчхүү проблем асуудал тулгарсан залуучууд гэрэлт уламжилт ёс заншлаа мартагдсан гэнтэргээд Америк ч гэсэн учирч байгаа маш том бэрхшээлүүд байна. Монгол улсын хувьд гэж тэгтээ 61% нь 35 хүртэлсэн залуучууд залуу болсон. Тэгэхээр хүн ам зүй гэдэг бол өөрөө геополитикийн
3-5 фактор нэг гэсэн үг. Нэг нь бол газар зүйн онцлог, газар зүйн байрлал, хоёрт нь бол эдийн засаг, гуравт нь хүн амц. Тэгээ энэ 3 параметрээс гадна бас энийг гадаад маш олон хүчин зүйл задарна. Тэгээ энэ бүхнийг тооцож ижил эрсдэлт нөхцөл байдал болон боломжит нөхцөл байдлыг зөв тодорхойлж одоо орчин цагт энэ боломжийг яаж бүрэн ашиглах вэ гэдэгт л бид анхаарлаа туулах хэрэгтэй. Боломж. Үүний тулд эдийн засаг чухал. Газар зүйн байрлал тодорхой реалист өөрчилж чадахгүй. Харин эдийн засгаа бол бид максимум өсөх боломжийг энэ үед ашиглаж бүрэн дүр эдийн засгаас сэргээж энэ нөөц баялагаа ашиглаж баялагын сан одоо бүх бодлогоо энэ рүү чиглүүлж ийж энэ эдийн засаг сэргэх нь л манай одоо хамгийн гол сөрөн төсөөлөх стратеги. Хүн амын хувьд бол харьцангуй залуу таатай байгаад байдаг. За газар зүй бол мэдээж бас асуудалтай хүндрэл бэрхшээлж байгаа, давуу талж байгаа. Тэгэхээр эргээд эдийн засгаа өсгөх гэдэг нь бидний геополитикийн маш том чинь зөвлөх гэдэг нь гэж байлж тийм. Одоо харьцангуй сул талаа харьцангуй давуу тал болгож өгөх стратеги гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнээс гадна мэдээж одоо хуулийн түрүүний нэг фанатизмын талаар яриад өнгөрсөн гадаад бодлого. Энэ дээр одоо манай улс төрчид ч гэсэн багдгүй зарим талаараа их сорилттой учирж байгаа байх. Нийгэм өөрөө шийдвэр гаргачдаас ямар нэг нийгэмч гэж те одоо нэг тодорхой хэсэг маань нийгмийн тодорхой хэсэг нь нөгөө когнитив дайны арга төртсөн ч гэх юм уу эсвэл үнэхээр оюун санаагаараа тийм ч байгаа юм уу тийм хүмүүс маань шийдвэр гаргачдаас гадаад бодлогын нэг тийм тодорхой шийдвэрийг шаардж эхэлж байна. Эсвэл нөгөө талаасаа ерөөсө хит фанатизмаар хандаад ирэхээр харьцангуй төвийг сагсч харьцангуй прагматик асуудал тандангууд шууд нөгөө өөрийгөө эсрэгдлийг хүн гэж харддаг гэдэг ч юм уу те өөрийнхөө эсрэгдлийг бүр төсөөр хүн гэж хардаг ч юм ийм хандлагууд харагдаад байна. Тэгэхээр иймэрхүү хандлагууд өөрсдөө улсын төрийн гадаад бодлого аюулгүй байдалд хэр хүчтэй нөлөө үзүүлэх вэ? Ер нь арчилсан нийгэмд арчилсан улсууд тулгарч байгаа нийтлэг сорилт бэрхшээл бол энэ либерал арчиллын уналд. Энэ ч гэсэн тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах төвшин нөлөөлж байгаа глобалчлалын даяарчлалын үр дүн нөлөө харилцан Европт ч одоо энэ байдал бий болж байна. За ингээд сонгуульд энэ тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Ийм учраас нийгмийн олон үзэл санал бодол дээр миний түрүүний хэлсэн нэг когнитив буюу тарих сэтгэхүйн нөлөөлөл үзүүлэх асуудал маань мэдээллийн дайны ч гэсэн гол үндэс тулгуур болчиход байна л дээ. Энүүгээр одоо жишээлбэл сонгуультай усуудад тулгарч байгаа асуудал зөвхөн сошиал медиа нийгмийн сүлжээтэд биш мэдээлэл хиймэл оюуха бүхэн маань энэ шинэ орон зайг үүсгэж байгаа. За нөгөө талдаа энэ зөөлөн хүчний бодлого маань бүр сэтгэхүйн хэмжээнд хүрчээд байгааг жишээлбэл. Энэ нөгөө соёл иргэншлийн мөргөлдөөн буюу Clash of Civilization-ийн хаан танкны тодорхойлт маань жишээлбэл Америкийн одоо шашны эрхчлөөтэй исламын шашинтны улсууд эрхчлөөг хамгаалах асуудлыг одоо хинч хориглох боломжгүй тийм ээ. Энэ дотроо бол улсын төсөлтөн дотор хагалт зөрчил үүсгэж болохгүй гэж бүгд үзэж байгаа боловч энэ хүний нөгөө ихтгэл үнэмшлийг яах вэ? Тийм шүү дээ. Энэ сэтгэхүйн дайнд нөлөөлж байгаа нөлөөллийг яах вэ тэгвэл? Энэ хэн өдөрдөн чиглүүлж байгаа хүч нь хаана вэ гэдгийг үзэж байгаа. Ийм учраас энэ хэмжээгээр монголчууд бидний ялангуяа тийм хэрсүү байж асуудалд нухацтай хандж иж ялангуяа манайх шиг юм жижиг улсын хувьд жижиг жоо одоо хүч цөөнхөн хамтаа улсын хувьд бодлогоо их тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр та түрүү хэлсэн л дээ бид нар бодит байдал дээрээ тулгуурлал бодлого явуулах хэрэгтэй. Өөрийнхөө эрх ашигыг л харах хэрэгтэй. Ганц манайх биш ерөөсөө эрх ашиг харсан л хавчдаг тийм. Ер нь бол одоо Америкийн нэгдсэн улс цор ганц гэрэлт одыг шүтнэ тэр нь үндэсний ашиг сонирхол юм а гэж одоо Кеннедигийн үеийн Америкийн батлан хамгаалахын сайд Роберт Макнамарагийн хэлсэн алдартай үг байдаг. Тэгэхээр иймэрхүү үгнүүдээс ч юм уу харахад бид нар нөө үндэсний эрх ашиг гэдэг юм а дээдлэх ёстой гэдэг ойлголтыг бид нар яриа л хэлээлээ тийм. Гэтэл үндэсний эрх ашиг гэдэг зүйл өөрөө яаж тодорхойлогддог юм бэ? Юугаар тодорхойлогддог? Тэгээ Монгол улсын үндсэн хууль ингэж хэлдэг. Монголын ард түмэн бид Монгол улсын эрхчлөө тусгаардахад газар нутгийн бүрэн бүтэн байдлаа одоо эрхэмлэнд эдэлж тийм ээ үндэсний өв боломжил шашин соёл боломжлоо одоо эрхэмлэг хүндэтгэж тэгээд дэлхийн нийтийн хүн төрөлхтний нийтлэг олд амжилтыг хүндэтгэж ингээд хүмүүнлэг иргэний арчсан нийгэм байгуулна гэсэн юм эрхэм зорилгоо тодорхойлцсон. Тэгэхээр үндэсний язгуур эрх шиг гэдэг бол
эндээс тодорхойлно л дээ. Эрхчлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, одоо газартай эх оронтой байж иж Монгол хүн орчинд тогтно. Ингэж Монгол хүнийхээ эрхийг хамгаалах хэрэгтэй. Энэ бол Монгол улсын язгуур эрх шиг. Монгол хүний язгуур эрх шиг бол Монгол үндэстний Монгол улсын язгуур эрх шиг. Ийм учраас бол хүн болгон эх оронч байх сэтгэгүйн нөлөөллийн арга хэмжээг ус болгон авч ирж болдог. Америкийн нэгдсэн улсын кино болгон дээр Америкийн далбаа гардаг гэж би сонссон юм байна. Тэр хүний далд хумсард бол эх оронч үзлийг хэдийгээр тийм олон үндэстэн ясна олон шашин соёлоос тогтдог ус боловч Америк гэдэг үзэл дээр Америкчууд бүгд нэгддэг. Тийм ээ. 9 сарын 11-ний үйл явдлын дараа залуучууд бүгдээрээ тугаа бараал гудамжинд гарч ирсэн Америк залуучууд. Тэгэхээр энэ үзлийг бол дэлхийн улс орнууд бол тодорхой болгохоор язгуур эрх шиг хамгаалахын бодлогыг хүнийхээ тархисдаг байна. Тийм учраас Монгол улсын язгуур эрх шиг тусгаар тогтнол бол одоо орчин үеийн геополитик өөрчлөлт нөхцөлд когнитив буюу сэтгэхгүй тархи сэтгэхүйд нөлөөлөх хэмжээнд одоо орчин үеийн геополитик зөрчилдөд хүрсэн учраас хүн болгон оюун сэтгэхүйдээ эх оронч байх явдал нэг ялангуяа төрийн албан тушаалтнууд зөвхөн эх орны эрх шиг дээдэлдэг энэ хатуу бодлогоо бүх үйл ажиллагаанд тод томор харуулж ажиллаж авах хэрэгтэй. Зарим нь ярьж болдгүй юмуд байна. Дэж. Гэхдээ цаана нь бол ийм үндэсний язгуур шиг дэлсэн бодлого явуулж байгаа. Тэгээл бүгд ойлгож байгаа хэрэгтэй. Тэгэхээр үндэсний эрх ашиг сонирхол гэдэг зүйлд нь хамаарахгүй асуудлыг бид нар бас хэд их оролцох гээд гадаад бодлого бол мэдээж үргэлж сорилтын дундуур явж байгаа. Нэмж сорилт бий болох гэдэг шаардлага бол бас байхгүй гэдэг ойлгох хэрэгтэй тийм. Тийм учраас монголчууд бас их түүхээр нэгдүгээр байх хэрэгтэй. Бид дэлхийн агуу их түүхийг бүтээсэн ард. Гомлёв Савицкий хоёр бол Монголын төр засны онол үзлийг маш их дээдэлдэг байсан хүн. Хэдийгээр тухайн үед үзэл суртал байсан ч гэсэн Владимир Цов ч гэсэн тэр нугурдгүй юм хурдаг Чингис хааны үзэл бодлогыг маш их ярьсан. Яг үзэл суртлын үеэс одоо дотор Монголын дарлал гэдэг байсан үг бол одоо өөрчлөгдөж байна. Тэгэхээр дэлхийн хөгжилд монголчууд явуулсан хувь нь бол бас маш их энэ дургуны замаас ихсүүлээд тэгэхээр Илхан тулс байна тийм ээ. Илхан тулс байна. Энэ Алтай дамс улсууд дотор соёл хэлний маш том хэлхий холбоо тогтсон. Сайн нэрэ Алтай дамс орнуудын одоо түншлийн уулзалт гэдэг боллоо л доо тий. Том зочд бангийн мөнөөс эхлэлээ. Алтай дамсан гэдэг энэ орон зай чи өөрөө бас нэг талаасаа Монголын геополитикийн орон зай Монголын гадаад бодлогын орон зайд хэлж байгаа гэдэг юм. Одоо хүмүүс бол юу гэдэг юм манайх бол нэг бол хоёр хөрчтэйгээ харилцсан эсвэл 3 40 хөрш гэхээрэл одоо барууны өндөр хөгжилтэй орнууд Япон Солонгостой харилцсан гэсэн нэг тийм хязгаарлагдмал байдлаар харагдаж байна. Тэгэхээр Алтай дамсан түншлэл гэж энэ яриад байгаа чинь манай нөгөө нэг гадаад бодлогын орон зайд хэлж байгаа нэг арга мөн үү? Вэрээс манай 2011 онд бодлогдсон гадаад бодлогын үзэл баримтлалд манай 340 хөршид одоо Турк улсыг нэмж оруулсан байна. Нэр заасан тийм. Нэр заасан байдаг. Нэр заасан улс. Энэ улсыг хурлаар батлагдсан бодлого. Хоёрдугаарт ер нь бид Алтай гэдэг нэг хэл соёл байна. Алтай судлал гэж том соёл байна. Нэгдүгээрт Алтай хэлний хувьд нэг язгуурт. Одоо нэг бүлэгт багтдаг. Уйгур, Монгол, Түрк 3 хэл 6000 жилийн өмнө салсан гэж зарим хэл шинжээчид үздэг бол орчин үе жишээлбэл одоо Киргиз улсын парламентын дарга ирлээ. Тэгэхэд надад бол Киргиз 20,000 үг монгол үгтэй адилхан байна. Хөхүүр гэдэг үгнээс хавуулаад одоо эртний яриа хэллэгүүд маш олон ижил төстэй үгнүүд байна. Бид нар бол илүү перс хэлний нөлөөнд орсон. Монгол хэл бол мэдээж тодорхой хэмжээгээр манж, төвд, орос, хятад гэдэг хэлний нөлөөнүүд орж ирсэн. Нөгөө кирилл бичиг авахар чинь дуудлага бас өөрчлөгдсөн. Тэр гэж үздэг. Ийм юм байна. Жишээлбэл Киргиз харгас нуураас хэрэгсүүр гэдэг киргиз үүр гэдэг энд мэдний нутаг байсан гэж үздэг. Ийм чиг хандлага байна. Тэгээ хэлний хувьд бол одоо маш ижил төстэй. Энэ лингвистүүд хэл шинжээчид судлаад маш олон ижил төстэй талуудыг одоо Тува киргиз соёл хоёр үндсэнтэй адилхан, киргиз хэл, казак хэл хоёр ойлгодыг 90% адилхан, казак хэл, Азербайджан хэл хоёр 80-90% харилцаа, Азербайджан турк хэл хоёр бол шууд ойлгоцдог 90%, 199% баг адилхан хэл гэдэг. Ингээд хэлний ингээд дамсан өөрчлөлт төр Илхан тусаас өмнөх үеийн холбоонууд
байна гэж үздэг бол соёлын үед одоо Талас зүч хааны их хуралдаа болж исэн одоо зүч хааны 800 жилийн Казахстан улс тэмдэглэх гэж байна. Зөвхөр Чингис хааны өмнөх үеийн холбоо, дараах үеийн холбоо бүгд Алтай хэл соёл язгуурт холбоотой. Алтан цагаан толгой гэж одоо Алтай алфавит дөрвөн бичгийн хэл соёл байна тийм ээ. Тэгээ яагаад Чингис хаан уугур бичгийг уугур татаа тунгаагаар бичих үсэг зохиолгосон. Уугур Монгол хоёр хэлний хооронд маш төстэй байсан учраас эртний Монголын улс төвчний хэл одоо баруун Монгол аялах хэлтэй зүүн Монгол хэл аялгуудтай маш төстэй үгсгнүүд байна. Орчин үед бидний хэл бол ингээ байнга өөрчлөгдөж яадаг сэтгэхүйн бүтээгдэхүүн юм шүү дээ тийм ээ. Өөрчлөгдсөн. Тийм учраас энэ бол тийм сэтгэл зүрхний нэг холбоо байгаа. Бүгдээр нүүдэлж усууд. Дэлхийд дээр гэрт амьдардаг 3 үндэстэн байна. За. Гэрт одоо юуртай гэдэг гэрт амьдарсан. Киргиз, Казак, Монгол гов. Энэ бол нөгөө трансалтай холбоо гэдэг үг л шүү дээ. Алтай дамс холбоо бол бид эдийн засгийн хувьд, соёлын хувьд, аялал жуулчлалын хувьд хамтын ажиллагааны том потенциалыг нээж байгаа. Харин тийм байна. Би сайн нэг богино бичлэг үзээд тэр нөх хэлний хувьд орон орны хүмүүс ингээд жимсний нэрийг өөр өөрсдөө хоёлоор хэлж ийсэн байхгүй. Тэгээд Төв Азийн Тажик байсан уу, Киргиз байсан уу нэг залуу нэг 4 жимсний нэр байсан. Лавл Тарвас гэж хэлээ, Үзэм гэж хэлээ. Ер нь хэлний хувьд бол их тийм хэлхий холбоо одоо хүртэл байгаад байна л та. Тий. Одоо энэ бол ингээд ургамлын галтай нэртэй төстэй гэж байна. Тэгтэл зуд гэдэг үг ба шүү дээ. Тий. Одоо сая бид нар зуудад нэр хөтлөө. Казак хэлэн зуд, Киргиз, Казак хоёрын төлөнд зуд гэж нэрлэдэг. Зуд гэдэг чинь гэхдээ англиар бол байдгүй үг тий. Шууд монголоор бичээд гэсэн юм. Ингээд 3 хэлэнд байдаг үг учраас англи хэлэнд шинэ нэр томьёолоод одоо зуд дизастер гэдэг. Зуд дизастер гэдэг нэрлээд нүүбийн ойлголтод шинэ үг болгох. Бас л бид дэлхийн хэлний хөгжил хувийн нэмээр оруулж байна. Зуд гэдэг үг нэмчихэж байгаа монголчууд Казак Киргиз хоёртойгоо нийлээд гэсэн. За тэгэхээр хоёулаа эргээд нөгөө ашиг сонирхол эрх ашиг гэдэг зүйл рүүгээ эргээд ороход ер нь манайх монголчууд за ер нь монгол хэлтгүй ингээд ер нь гадаад бодлого мэрэгжлийн байх систем олон нийтийн санаа бодлолд нийцчих систем гэдэг нэг асуулт эндээс гарч ирэх гээд байгаа юм л да. Одоо жишээлбэл 10 жилийн өмнө болсон Brexit гэдэг үйл явдлыг бид нар мэдж байгаа. Бүх ард түмний санал хураалтаар гадаад бодлогын маш том шийдвэрийг Их Британий засгийн газар гаргасан. За түүнээс үүдэлтэйгээр Европын холбооноос гарах үйл явц бол 4-5 жил одоо сунжрах юм процесс үүссэн. Тэгэхээр манайх нэг талаас та түрүү хэлж чинь либерал арчлал дээр тулгамдж байгаа бэрхшээл нэ гэж. Ер нь арчилсан орнууд нийтлэг тулгамдаад байгаа асуудал ч байж магадгүй. Нийгмийн сүлжээ хөгжчлөө. Ерөөсө хаанаас ингээд хүмүүс мэдээллийг их амархан авдаг болчлоо. Медиа өөрөө их хүчтэй болчлоо. Тэгэхээр иргэн болгон гадаад бодлого мэддэг юм шиг, дэлхийн мэдээтэй танилцдаг юм шиг болчлоо. Ийм болоод ирэхээр энэ өөрөө гадаад бодлого тулгамдж байгаа. Ер нь гадаад бодлого эхний ээлжинд үндэсний ашиг сонирхолтой нийцэх систем олон нийтийн санаа бодлолтой нийцэж явах нь чухал. Эсвэл хуулийн хослол байх хэрэгтэй. Гэхдээ нэг тодорхой асуудал л доо. Ер нь гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогоос ургаж гарч байгаа хэрэгтэй. Тийм ээ. Дотоод бодлого бол нийт ард түмний эрхчд нийцсэн, төр ард түмний эрхчд нийцсэн бодлого хэрэгтэй шүү дээ. Тэгэхдээ түрүүний ярьсан дотоод бодлогод нөлөөлдөг хүчин зүйлүүд бий болсон. Тэр сэтгэхүйн дайны, мэдээллийн дайны, нөлөөллийн бүх арга хэмжээнүүд нь нөлөөлөд энэгээр сошиал зэгээр ямар ч хэмэл оюун ухаан бол одоо хүнийг яриулаад, дуулуулад, бүжиглүүлээд, зохиогоод ямар ч зохиомжч бай, зохиомжч юм явуулаад нийгмийг удирдах байвал нийгэм нөлөөлөд байвал тэрийг олон нийтийн санаа бодол гэж үзэх үү? Нийт Монголын ард түмний хүсэл эрмэлзэл гэж үзэх үү? Ийм учраас нөгөө зөвлөлдөх арчил гэдэг бол нийт ард түмнийг төлөөлж чадах хүмүүстэй зөвлөлдөөд эрэг сөрөг талыг харьцуулаад мэтгэлцээнээр нотлох ницаах хоёр байр суурийг тэнцвэртэй баримталж хэрсүү ухаанаар шийдвэр гаргахыг бол зөвлөлдөх арчил гэж байгаа. Тийм учраас хэрсүү байцгаа гэж байгаа. Нотлох ницаах хоёр талыг заавал асууж явах хэрэгтэй болж байгаа. Энэ юм бол юм. Түүнээс биш одоо хуучин бол үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зайтай гэдэг байсан бол зарим тохиолдолд ийм тухайн улсад нөлөөлөх бодлогыг дистратай маш нарийн шинжилгээ ухааны үндэстэй явуулах юм бол ард иргэдийн сэтгэлийг чиргүүлж болж байгаа шиг олон улсын жишээн дээр харж байна. Тийм. Тэгэхээр бид тэрнээс хамгаалдаг хэрэгсэл бас байхгүй байна. Яг үнэ. Би 4-р үеийн дайны хэрэгсэл болцсон гэж мэдээлэл хэрэгсэлж байна. Энэгээр нөлөөлөд юуг шийдэж болох юм шүү дээ. Одоо олон төлөлт болоод өрсөлдөөн бий болж байна. Энэ дотор бас яг энэ хүчин зүйлүүд нөгөө газар зүүн цэвэр хатуу хүчин зүйлээс гадна олон багтаас гадна сэтгэхүйн хүчин зүйл бас нөлөөлдөг болж байна л гэдэг.
Тийм байна. Хэмжээс нь илүү олон Тэгээ оюун санаа, сэтгэл зүйн хүч. Бид нөгөө нэг Pax Mongolica гэж ярьдаг. Pax Anglica, Britannica, Pax America гэл. Иймэрхүү юмнуудаас харах юм бол Pax гэдэг чинь одоо Монголын инх тайван, инх төр гэсэн ч юм уу тийм утга байх гэдэг байгаа шүү дээ, тийм Монголын их амар амгалан гэж. Тийм амар амгалан ч. Энийг Рашидадын судрын чуулганда Монголын их амар амгалан тогтоосон гэж. Тэгээ нэг Монголын их эзэнт гүрний нэг хязгаараас нөгөө хязгааргүй одоо алттай хүн, эмэгтэй хүн зөв зүгээр ингэж ямар ч дээр болгоёгоор зарчиж болно. Нөгөө торгоны замын аюулгүйд, дэлхийн худалдааны аюулгүйд ийм амар амгалан тогтоосон учраас асар баян хүч хэрхийллийг болсон. Тэгээ Жувенигийн бичснээр хар хоронд бол одоо нүүдэлчин байсан энэ арт юм ямар их диваажин шиг баян сатгалан тийм ээ тэр үнэтэй зарт дарс чихэр жимс одоо хамгийн үнэтэй юмда болгосон ийм баян гүрэн болвоо гэж гайхшин дуулсан байгаа шүү дээ Жувени бол тийм ээ. Тэгэхээр тэр үед бол бүх татвар хар хоронд цуглардаг байсан. Тэгэхээр тэр Pax Mongolica, Pax America гэдэг зүйл дээр ер нь явж эндээс харахад нэг ийм дүгнэлт хийж болох гэдэг юм л да. Нөгөө жанжлал манлайлал гэдэг зүйл чинь өөрөө инх тайвныг бишрэхэд доктортой байдлыг бий болгох юм шүү. Ямар нэг тодорхой жанжлагчгүй одоо олон төлөв рүү жишээлбэл шилжиж байгаа хуулиар ярьчлаа. Олон төлөв рүү шилжиж байгаа ийм нөхцөл чинь дайн зэвсэгт мөргөлтөөнийг илүү ихээр дагуулах юм бол жанжил манлайлал аль нэг хүчтэй улсын жанжил манлайлал өөрөө доктортой байдлыг үндэс юм шүү гэдэг асуулт гарч байна. Олон улсын харилцааны онол ёсоор бол одоо дэлхийн нэг туйлтай байхад юу? Нэг улсын жанжил манлайлалд дор дэлхийд нэг Pax амар доктортой байдаг. Хоёр туйлтай болохоор баланс хангагдаад бас доктортой байж болдог. Хоёр талын тэнцвэр хангагдаад. Хоёр талын тэнцвэр хангагдаад. Гурван олон туйлтай болоод ирэхээр дайн байлдаан зөрчил гарцаагүй маа гэж байна л да. Хин хинтэйгээ яах юм бэ? Тэгээ одоо зүүрлвээс нэг ангид нэг атман байлаа гэж бодъё л доо тийм. Анги амар амгалан байх нь шүү дээ. Дабл стандарт байх нь тэр нь гэхдээ нэг үн цэвлийн асуудал болно. Чинь нарчлал хүний эрхчүүд. Хоёр дахь тим онлолт авч дэлхийн лидер болох хэрэгтэй. Хоёр атмантай бол бас хоёр хуваагдаад гэхдээ арцсангүй ингээд нэг хай баланс олоод иж болно. Аянда тэнцвэр болдог хай. Олон атмантай болчоор шүү дээ. Бас нутгийн эрх мэдлийн төлөө, ширээний эрх мэдлийн төлөө дайн зөрчилдөөн зайлшгүй гэж энэ Бисмаркийн үеэс үтсэн л доо. Энэ дээр тулгуурлаад би бүр 10 хэдэн жилийн өмнө бол энэ дайн байлдаан зайлшгүй болоо нефтийн үйлдвэрээ байгуулах хэрэгтэй юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй юм байна. Ингэж бас өөрийн доктортой байдлыг хангах бодлого явуулах хэрэгтэй юм гэсэн онол дэвшүүлж зэгцэр хөдөлгөөн гэдэг ном бичижсэн. Тэр ном дээр бол би 2015-6 онд бичсэн ном дээр бол дэлхийн олон тултай болох дайн зөрчилдөөн зайлшгүй учраас зэгцэр хөдөлгөөн өрнүүлж энэ би даасан бол байдлаа бэрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг зэгцэр хөдөлгөөн гэдэг юм байна. Дэлхийн байдал гэсэн нэгсэндээ зэгцэр хөдөлгөөн л гэсэн. Тийм зэгцэр хөдөлгөөн л ингээд ямар нэгэн байдлаар л ингээд хөдөлгөөн л яваад байна л гэсэн үг л болох гэдэг юм л да дэлхийд байна тий. Тэгэхээр олон туйл тогтлоо гэж бодоод энэ одоо гарцаагүй болчихно гэдэг бол гэхдээ энэ бол Монголын хувьд бид нар мэдээж харьцангуй за яг жижиг улс гэж хэлэхээр бас жоохон зарим хүмүүс дургуулгадаг, дурамчхан байдаг. Бас үнэхээр түүхэн хүчин зүйлээ ч юм уу харуул бас оновчгүй ч байж магадгүй. Тэгэхээр зүгээр манайх юм геополитикийн өгөгдөл нь ийм байгаа улсын хувьд нөгөө бодит байдал дээр хурлаад харахад олон улсын харилцааны систем бол мэдээж хувьсаад өөрчлөгдөж байгаа. Гэхдээ биднээс хамаарал хөнгөж бид харж байна. Тэгэхээр бидний ажил бол тэр тогтж байгаа, өөрчлөгдөж байгаа олон төрлийн системд нийцүүлж бид нар бодлого боловсруулах хэрэгтэй гэж харах гэдэг тийм. Тий. Тэгээ Монгол улсын онцлог бол шүү дээ. Монгол улс жижиг улс биш. Монгол улс бол асар удам газар нутагтай. Дэлхийд ихний 20-д орох газар нутагтай. Францаас 3 дахин том газар нутагтай. Тэгвэл 3.5 сая хүн амтай. Дэлхийд дээр хүн ам хамгийн сэрэг суурьсан. Төвлөрөл бий болоогүй ус байхгүй. Одоо Улаанбаатарт хүн амын төвлөрөл болсон чинь дүүжрэл агаарын бохирдол гэдэг асуудлаа живчихэд шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол улсын онцлог юм. Дэлхийн бусад улсуудын хүндрэл нь болохоор хэд төвлөрлөн. Одоо хүн амын бууралт руугаа нөгөө динамик өөрчлөлт болж орж байна. Тэгэхээр энэ дэлхийн техникийн өөрчлөлт бол динамик өөрчлөлтөнд явж байна. Урьдчилан тооцоолох аргагүй. Байгалийн гамшигын давтамж нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлт явж байна. Энэ өөрөө бас геополитик хэрэгсэл болсон. Хүний хүчин зүйл демографикийн нөлөө өгч байна. Энэ өөрөө бас геополитикийн хүчин зүйл болсон. Ийм нэг олон хэмжээстэй болоод байна л да. Олон хэмжээстэй болохын зэрэгцээ усууч гэсэн олон векторны бодлого, олон чиглэлт, олон векторны бодлого явуулж байна.
Одоо Төв Азийн улсууд бол одоо жишээлбэл C5 дээр нэмэх нь 1 гэж байгаа шүү дээ. Америкийн ашиг сонирхол нөлөөллийг тэгж томьёолж байгаа бол 3 векторны бодог гэж Төв Азийн бус нутгийг Америкийн болог Төв Аз тодорхойлж байгаа бол Евразийн тэнхлэгтээ хуучин зүйлт холбоот улсын орон зайд эрх нөлөөгөө хуучиваар хадгалах гэсэн Примаковын онол дэлхийн олон туултай болж нэг гүрний жанжлыг нурааж олон туултай болгож нөлөөлөх хөгжүүлнэ гэсэн Примаковын онол Оросын гадаад харилцааны сайд, Оросын улсын гадаад харилцааны сайд гадаад харилцааны даргасан Примаковын онол Герасимовын онол гэж байна тийм ээ. Шинжилгээний дарга. Тий, Герасимов доктрин гэж. Тэгвэл энэ орон зайд юм нөлөөтэй. За Бүгд хятад ард улсын C4 плюс 5-1 гэд бас одоо эдийн засаг дэд бүтц хөгжлийн зөөлөн хүчний бодлого орон зай ийм нөлөөллийн sphere of influence, sphere of Liana гэсэн энэ нөлөөлийн бүсийн төлөвлөлүүд бол бас гадаад бодлогын нэг гол чиглэлүүд болж мөргөлдөж байна. Тал талаасаа мөргөлдөөд ашиг сонирхол бол угаасаа хоорондоо харьцуулж байгаа мөргөлдөж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ дээр бол за ер нь та бүхэн ярилцах сэдвүүд, ярилцах хэвээр цаг ч гэсэн ер нь бол мэдээж хязгаартай. Тэгэхээр нэлээд өгч юм. Гэхдээ би нэг асуудлыг бас танаас суухгүй өндөхгүй байж чадахгүй юм л да. Тэрний үгээр ер нь монголчууд сүүлийн та одоо судлаачийн хувьд Монгол улсын сүүлийн 30 жилийн гадаад удаагийг харахад бид нар мэдээж нэвтрүүлгийнхэн та хэлсэн Ханс Морган тав хэлснээр гадаад удлаг гэдэг бол дотоод улс төрөөс ямар ч ялгаагүй тэмцлийн төлөөх зүйлээ. Тэмцлийн төлөөх одоо зөрчилдөө. Гэхдээ гадаад удлаг ер нь өөрөө улс төрчөөд байдаг. Хит улс төрчөөд ирэхээр асуудал дагуулах гэдэг нэг эрх мэдлийн төлөө тэмцэлж байгаа юм тийм. Тэгээ эрх мэдлийн төлөө тэмцэлтэй. Тэгэхээр тийм тал байдаг. Ер нь тэгэхээр бид нэр гадаад удлага улс төрөөс ангид байлгахыг, ашиг сонирхлоо дээдэлдэг байлгахыг гэж ихээрдэг. Ер нь сүүлийн 30 жилийн үйл явдлыг харахад бид нэр тэгж чадж байгаа юу? Ялангуяа одоо нийгэм өөрөө хэмжиг болцсон. Түрүүн хуулингийнхын ярианд хэд дурддагцсны дагуу фанатизмаар асуудал танддаг болцсон. Бид нэр тодорхой зарим нэг айлчлалуудыг нэг айлчлалыг хүлээж авахд тухайн улс төрчийг шууд тэртлэг баримтлагч гэж цоллох хэмжээнд хүртэл ийм хэмжиг байна. Одоо тань дээр ч гэсэн нэг тодорхой жишээ байгаа. Өнгөрсөн намрын Оросын парламентын даргын айлчлал гэдэг ч юм. За одоо хэдхэн хоногийн өмнө Их Британий гадаад хэргийн сайд ирлээ гэдэг ч юм. Энэ айлчлал болгоны дараа бид нэг гадаад удлах их тийм нөө фанатизмаар хандж байгаа хандлага яваал байна л та. Тэгэхээр энэ дунд Монгол улс гадаад удлаг өнгөрсөн 30 жилийн гадаад удлагыг бид нар яаж дүгнэх ёстой вэ? Бид нар хийх ёстойгоо хийж зөв ажиллаж чадж байгаа. Ер нь Монгол улсын гадаад бодлого бол харьцангуй үр дүнтэй бодиттой үр дүнтэй ийм хэрэгжиж ирсэн. Ийм ч учраас Монгол улсын гадаад нэр хүнд өсөж олон улсын давцанд байр сууриа олж чадсан. Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхтгч юм болсон. Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхтгч юм бөгөөд хөрш орнуудтайгаа хэлийн ямарваа нэгэн маргаан зөрчилгүй уусна гэдэг бол орчин үеийн дэлхийн ертөнцид одоо маш том давуу тал болсон гэсэн үг. Энийг манай эцэг дээдэс манай дипломатууд хийж хэрэгжүүлж чадсан. Тэр утгаараа бол манай ихэнх хэрэгжүүлсэн нээлттэй гадаад бодлого бол бодтой үр дүнтэй хэрэгж чадсан гэж дүгнжүүлнэ. Мэдээж манайхаас хамаарахгүй хүчин зүйлүүд олон байна. Яг үнэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг л реалист одоо бодит чих хандлагын үед бид нар 3 төршийн бодлогыг тодорхойлсон. Одоо өнгөрсөн 30 жилийн бодлого бол 2011 онд намайг гадаад харилцааны сайд байхад Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинжилэн баталж тэнд 30 төршийн бодлогыг аль биесээр тусгасан. Тий. Яг үгээр нь тусгасан. Яг үгээрээ тусгаж улс орнуудыг заасан. Энэ нь бол хоёр хөршийнхөө эсрэг гэсэн агуулгатай зүйл огт биш өгөөд харин одоо нэг зүүрлээс 3 хөлтэй ширээ илүү доктортой байна үстэй. 2 хөлтэй ширээний нэг ширээ нэг хөл нь доголдоод ах юм бол 3 дугаартай хатал чиглэж байгаа болохоос 2 хөршийн эсрэг огтхон санал зорилго агуулсан бодлого биш. Тэгэхдээ манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол манай 2 хөрш орн бөгөөд энэхүү тэргүүлэх чиглэлээ хэрэгжүүлэхдээ бид харилцааны түүх боломжтой харгалзаж үзнэ гэдэг гадаад бодлого үзүүлэлт баримтлал орсон. Энэ бол улсын их хурлаар баталсан. Тийм ээ ард төлөөлөгчдийн байгууллагаар 11 онд баталсан. Нийтээр дагж мөрдөх нийт цонхны бодлогын үндсэн зарчим гэсэн үг. Энэ дээр одоо янз бүрийн шүүмжлэл гарч болно. Гэхдээ бид гадаад бодлогын талаар улс үндэсээр нэг л цонхоор хардаг, нэг л үзэл баримталтай байх хэрэгтэй. Энэ батлагдсан. Энийг хэрвээ өөрчлөлвөл энэ дээр одоо
академик маргаан мэтгэлцээ өрнүүлэх нь бол нээлттэй. Түүнээс биш аль нэг улсын эсрэг юм уу? Аль нэг улсын төлөө бид улс үндэстэн дотор хагалдаж зөрчилдөж болохгүй. Яг үнэ. Бид бол Монголын төр ард түмэнд хангар өргөж, Монголын ард түмнэр хичээл дээдлэх гэсэн болохоос биш аль нэг улсын юм уу? Аль нэг сөрүүлдэгч талуудаа аль нэг талд орж тэрнийг хамгаална гэж бид хангар өргөх байхгүй. Тийм учраас энэ олон шүүмжил сэтгэлгээний ард бас мэдээллийн дайны үзүр битгий байгаасаа л гэж бид үзэж байна. Тэр сэтгэхүйн, тарих сэтгэхүйд нөлөөлж байгаа энэ хуваагдлыг бол эрүүл саруулах ухаанаар харж чадаж Монгол улсаар шиг бид эрхэмлдэг энэ язгуур эрх шиг үндэслэлээ барьтлах хэрэгтэй. Тэрнээс биш бид ямар нэгэн байдлаар аль нэг төлөгийг барьж байгаа зүйл одоогор байхгүй байх ёсгүй гэж. Тэг байх ёсгүй. Нэг ялангуяа тангар үргэсэнд төрийн албаа агчид, улс төрийн албаа агчид бүгдээрээ энэ зарчмыг ойлгож явах хэрэгтэй. Тэгээ эцнийг зүйл хэлж байгаа. Улс төрөөс ангид гэж байгаа. Тааллаа. Улс төрчид нь улс төр гэдэг үгийн утгыг алдагдуулсан болохоос биш. Улс төр гэдэг өөр шинжлэх ухаан байхгүй. Яг үнэ. Тийм ээ. Олон улсын улс төр гэж байна. Тухайн улсын улс төр гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр ард түмний эрх шиг нийцсэн төрийн бодлого хэрэгжүүлэхийг л улс төр гэж нэрлэдэг. За баярлалаа танд. Таны цаашдын ажилд, за мөн судалгааны ажилд ч онцлон бас амжилт хүсье. Тэгээд мэдээж одоо үндэсний эрх ашиг гэдэг зүйлийн талаар, за ер нь олон улсын харилцаанд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар, за хамгийн гол нь нэвтрүүлгийнхэнд бас хоёулаа хэлсэн. Энэ бол хувь хүний байр суурь, ямар нэгэн байдлаар Монгол улсын их хурал гэдэг юм уу, одоо мэргэжлийн байгууллагууд Монгол улсыг төлөөлж байгаа юм байр суурь бол биш. Хувь судлаачийн хувьд бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн. Танд баярлалаа. За баярлалаа. Таны ажил ч гэсэн Global Talk гэдэг сэдвүүд нийцүүлж ярихыг хичээлээ. Тэгэхээр таны дэлхийн нийтийн чиг хандлагатай улс орныхоо хөгжлийг хөл нийлүүлэх алхуулах гэсэн энэ үзэл санаатай сайхан нэвтрүүлэлт оролцсондоо баярлалаа. Танд бас амжилт хүсье. Ийм ч учраас би таны урилгыг хүлээж авч өнөөдөр оролцож бас санал бодлоос олцсондоо баяртай байна. Баярлалаа танд. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэлээ. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.